тоосыг 3 удаа орхих туршилт хэв. Тоотой талаараа тусах тоог x гия. X санамсаргүй өвчин дисперсийг олоогч. За хэдүүлээ тэгвэл дискрет санамсаргүй өвчтгөний магадлалын дархалтын үс нэгтийг зохиоё. За бид нарт x-ийн утга байх юм байна. За мэдээж магадлал нь байна гэсэн үг. За тоотой талаараа тусах гэсэн. За 3 удаа орхиод огт тоо тусахгүй байж болно. 1 удаа тоо тусаж болно. 2 удаа тоо тусаж болно. 3 удаа тоо тусаж авах болно гэсэн үг. За өстөгтэй зуръя. За одоо нийт боломжоо олъё. Нийт боломж. За зоосон мөнгийг 3 удаа орхисон. Тэгвэл нийт боломжийг n-ээр гэх юм бол эхлээд орхиход 2 янзаар бууж болно. Дараа нь 2 янзаар, дараа нь 2 янзаар гэдэг чинь нийт боломж нь 8 байна гэсэн. За энэ тэгвэл 8 гэсэн. За огт тоо тусахгүй боломж гэсэн. Тэр огт тоо тусахгүй боломж нь болохоор дандаа сүлд туссан байж болно гэсэн үг. Тэгвэл сүлд тусах боломж биднэрт яг нэг ширхэх байгаа учраас энд 1 байна гэсэн. За дараа нь яг 1 удаа тоо тусах гэсэн. За боломжийн тооцох юм бол тоо сүлд байж болно. Сүлд тоо сүлд байж болно. Сүлд тоо байж болно. Ингээд биднэрт 3 боломж байна гэсэн. За харин одоо 2 удаа тоогоороо тусах боломж гэсэн. Тэгвэл 1 удаа сүлд дээрээ тусна, 2 удаа тоогоороо тусна гэдэг чинь бидний өнөө 1 тоо 2 сүлдтэй яг ижлэг учраас энд 3 байна гэсэн. За гурвууланд нь тоо тусах боломж гэхээр тоо гэсэн боломж биднэрт ганц ширхэх байгаа учраас энд. За эдгээрийн магадлалуудын нийлбэр нь 1 байх ёстой гэдэг чинь 8-ны 8 гарч байгаа учраас нэг үнэн байна гэсэн. За бид нар дисперсийг олохдоо квадратлаг дунджаас математик дунджийн квадратыг хэсдэг. За эхлээд хэдүүлээ квадратлаг дунджийг олъё. Квадратлаг дунджийг олохдоо x-ийн утгын квадрат зэрэг дэвшүүлээд харгалзах магадлалуудаар мөрчдөг. 8-ны 1 нэмэх нь 2-ыг үрждэг нь 8-ны 3, 8-ны 3 нэмэх нь 3-ыг үрждэг нь 8-ны 1. За ингэ бодохоор бид нарт энэ математик дундаж маань шууд 3 урчиж байгаа. За энэ дараа квадратлаг дунджийн математик дунджийг олъё. За математик дунджийг олох юм бол харгалзах утгыг харгалзах магадлалуудаар нүржүүлээд хооронд нь нэмдэг. Нэмэх нь 3-ыг үрждэг нь 8-ны 3-ын квадрат 2-ын квадрат байх юм биш. За ингэ бодохоор энэ тэнцүү 2-ны 3 байна гэсэн. За одоо ингээд дисперсийг болох юм бол 3-аас хасах нь 2-ны 3-ын квадрат буюу 3-аас хасах нь 4-ний 9. За 4-ээр ижлээ өөрөг асчих юм бол 4-ний 3 буюу бидний A хариулт байна.